Йой, шүлсэндээ хавцлаа ямар балаа юм бэ? Яаж эхлэжсэн бэ гэсэн чинь Hey people, welcome back to my channel. It's Gigi's channel. What's up? За, та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Сонь сайхан юу байцгаандаа. За, өмнөх бичлэгүүдээр нэг шинэ байранд орсон яаж одоо тогтжуулах гад юу ярьсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх гэж найдаж байна. За, тэгээд энэ удаагийн бичлэгээр та бүхний хүсэн хүлээсэн apartment tour хийхэд бэлэн боллоо. Тэгээд энэ оройны 7 цаг болж байна. Түрүү 5 гэж ажиллаад дуусчаад хоол моол хийж идчихэд тэгээд гэр оноо жоохон янзалчаад тэгээд одоо та бүхэндээ апартмент тур бичлэгийг хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. За яг энэ бичлэгээ эхлүүлээд надаас асуусан яг хоёр асуултанд чинь та бүхэнд хариулж өгөө. Эхнийх нь болохоор өмнөх бичлэгэн дээр Сувдаана хаана байгаа юм бэ? Содаа хаана байгаа юм бэ? Сувдаана содаа хоёр хаана хаана хамт амьдарч байгаа юм гэж асуусан. Үгүй. Энэ удаад миний жаргах цаг ирсэн байгаа. Тэлж дээрээс нь та бүхэн үгүйсэн мэдж байгаа хоёр хосын орнд илжиг бүүж ороод гэж тэ би бол тэгэл тэр хоёр хос хоорондоо үлдэн л яа. Би бол шал өөр стейт руу нөгөөд хүрээд ирсэн. Тэр хоёр одоо Сиэтлаа байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ ингээ эхний асуултанд чи хариуллаа. Хоёр дахь асуулт нь болохоор ихэнх хүмүүс байрандаа хэдийг төлж байгаа вэ? Сарын төлбөр нь хэд вэ гэсэн байгаа. Яг миний одоо байгаа байрлаж байгаа нэг өрөө bedroom дээр ерөнхийдөө бол бараг $2000 шахууг төлдөг. Тэгээд дээрээс нь гаражны үн гэж $120. Тэгээд тог усны мөнгө гэж хөөрхөн ингээд нэмэгдээд ерөнхийдөө бол 2200-аас 300-ийн хооронд ингээд сарын түрээс ингээд багцалцдаг байгаа шүү. За бүгдээрээ апартмент руу орцгоё. За хамгийн дөрөвд апартмент орохын тулд өмнөх бичлэгэн дээр хэлжсэн шиг ямар нэгэн key байхгүй миний iWatch юм уу? Эсвэл миний утас ингээд миний төлбөр болцдог байгаа. Тэгэхээр хамаагүй өмнө нь бас хүн амт орчихгүй гэж хэлжсэн шүү дээ. За ингээд бүгдээрээ лобби руу нууцгаая. Энд дээрээ ингээд гестүүд нь хурж ирээд ингээд хүлээдэг. Тэгээд энүүгээрээ ингээд нөгөө 24/7-гийн туслах хүнтэй одоо тэр урд сууж байна. Тэгээд хамгийн кул хэсэг нь болохоор энэ амар гоё юм дэшээ ус явдаг дээ ингээд ус нь ингээд чүрх гэдэг ингээд амар гоё дуурайд идэг. Та нар сонсож байгаа л энэ нэг юм байгаа. Тэгээд ийшээгээ болохоор кофе стейшнтэй байгаа. Тэгээд кофе стейшныхаа энэ хэсгийг унтраачихсан байна. За тэгээд ийшээгээ яваад болохоор package room гэх юм уу? Энэ package room нь одоо Amazon ч юм уу захиалж байгаа бол ер нь хайрцагууд нь ингээд ийшээгээ хурж ирээд тэгээд тусгай кодоор ингээд package авдаг байгаа. За одоо бүгд хоёр давхар дээрээ байна. За саяны болохоор lobby байсан. Одоо хоёр давхар дээрээ би та бүхэнд юу үзүүлэх гэж байна гэх юм бол хоёр давхарт бол ерөнхийдөө нөгөө work from home юм уу? Гэрээсээ ажилладаг хүмүүст болон эсвэл нөгөө бизнес уулзалт хийх зорилготой хүмүүст зориулсан одоо ийм хэсэг байгаа. Тэгээ мэдээж хоёр талтай хоёулаа одоо эрэгтэй эмэгтэй 0-той. За түрүү миний харуулад байсан нэг хэсэг лобби болохоор яг энд байна. За үүний дараа бүгдээрээ 6 давхар руу гарна. За тэгээд нэг толгой эргүүлсэн нэг юм хэлэхэд ерөнхийдөө манай байр ийм байлээ. 3 апартмент комплекс ингээ гуруулаа нэгдсэн заяа. Энэ 3 болохоор нэг юм компани одоо доор явдаг. Нэгийнхээ одоо amenities тэр gym юм уу lobby бүх юм руу орох боломжтой. Тэгээд гуруулаа одоо яг түрүүний энэ харуулсан шиг одоо ийм аппликейшнээр зөвхөн access хийж орох боломжтой байдаг байхгүй юу? Манай энэ барилга байгаа шүү дээ. Энэ барилгын одоо энэ апартментийнх нь penthouse болон rooftop нь одоохондоо ашиглалтанд ороогүй байгаа. Энэ дээр болохоор нөгөө нэг pool, усан бассейн болон одоо жижиг сажиг тэр одоо game room гэдэг байдаг шүү дээ. Гоё tennis men's-тэй хүмүүсээ тоглуулдаг. Тиймэрхүү хэсгүүд нь 10 сард нээлтэнд орж байгаа байхгүй юу? За энэ болохоор 6 давхрын лобби байгаа. Ер нь бол хэрэглэх лобби ч юм уу эсвэл ингээд оршин суугчтай зориулсан хэсгүүд бол амар их байгаа. Тэгээд ийшээгээ ингээд зарим хүмүүс нь ингээд суугаад юмнуудаа хийдэг ч юм уу, ажиллаа хийдэг ч юм уу нэг иймэрхүү хэсэгтэй байгаа. Одоо бүгдээрээ гадаа галцгаая. За 6 давхар дээр нэг түрүү хэлсэнчлэн нэг гоё юм хэсэгтэй байгаа. Одоо энийг одоо garden гэх юм уу нэг хэсэг агаар амьсгалдаг газар гэх юм уу мэдгүй заяа. Бичлэгэн дээр ингээд харж байгаачлан ийшээгээ одоо дараагийн барилга руу явуулдаг одоо нэг юм гүүрэн хэсэг гэх юм уу. Би одоо юу гэж тайлбарлах юм мэдгүй байна.
наралдаг ч юм уу мэдгүй тийм байж болно. А тэр цаашаагаа болохоор одоо энэ хүүхдийн нэг хэсэг тоглолтог хэсэг байгаа. Тэгээд энэ дээр хүүхдээ гулгуулж мулгуулаа зөвөр хүүхдүүдэд салхилуулж малжуулах хэмжээгээр гэх юм уу. Надад хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэх юм бол орой одоо тэ нэг 10 цаг ч юм уу 11 цагийн үед би ч алхмаар нэг санагдсан ч юм уу эсвэл бухимдсан үедээ нэг тэгмэр санагддаг штэ. Тэгэнгүүт хаа хамаагүй шууд гэрээсээ гараад нэг шөнө орой болохоор гарахаар айгаад байдаг заримдаа. Өмнө нь одоо Сиэтлд даунтаунд амьдардаг байхад бол гарахад айдаг байсан бол одоо энд бол ингээл 6 давхар дээрээ гарч ирэл өөрийнхөө ингээ сайхан алхачаад тэгээд ийшээгээ бүр ингээд явангуудаа болохоор одоо дог парк юм уу тийм юм байт юм бэлээ. Тэр нь болохоор нохоотой тижээвэр амтнтай хүмүүс нь тижээвэр амтнаа гаргаж ирээд одоо яг энэ дог парк гэдрээр ингээд парклуулдаг юу гэх юм бэ? Энэ хэсэг ингээд байгаа. Тэгээд ингээд явцдаг. Тойроод апартментаа тойрж гүүгээд алхаж малхаж яхад ерөнхийдөө айгүй convenient айгүй дээр дараагийн хэсгийн орчин суугчдын хэсэг рүү орцгоо. За энэ болохоор бас work from home station байгаа. Энэ талаас work from home station байгаа. Ингээд 3 хуваачдаг. Тэгээ энэ талаа ингээд TV дээр үзэж болно. За энэ хэсэгтээ ингээд орчин суугчтай зориулсан кофе хэсэгтэй байгаа. Тэгээд цай, кофе юу гэдгийг ингээд бүгдийг нь авч болно. Энгийн coffee drink эсвэл нэг hot beverage эсвэл ингээд latte matcha гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ингэж болно. За одоо бүгдээрээ 6 давхраас нь бүгдээрээ 2 давхар руу явцгаая. Тэрэрэра. Тийм нэг гоё юм нэм. Энэ нэг том талтай. Тэгээд би байна. Миний өмсөн готлыг артаа. Шат. Энийг болохоор энэ шатыг би нэг TikTok спонсороос авсан. TikTok дээр заримдаа ингээд спонсоршипүүд байдаг штэ. Тэгээд тэр сент хийсэн байгаа. Тэгээд хоёр хөөрхөн дүүдээ бас хамт авсан байгаа. За ийм гоё зураг байна. За энэ бол миний хамгийн дуртай хэсэг байгаа. Яг work гэсэн байгаа. Одоо энэ ингээд бүр юм шилэн энийг ингээд тусгаарлалт энэ энд зөвхөн хүмүүс нь ажиллаа хийвэл ажиллаа хийнэ. Одоо энэ бол ингээд нэг юм хийж байна. Энэ бас ингээд яг ерөнхийдөө conference room гэхдээ ер нь саяных шиг адилхан ажиллаж болно. Тэгээ энэ ийшээ 0-той. Тэр усан байсан теннисний ширээ нөгөө нэг game room мэдэр чинь бүгд юу вэ? Тэнд байгаа байхгүй юу? За бид rooftop дээр гарцгаая. Rooftop гэдэг нь дээвэр гэсэн үг шүү дээ, тэ? Ийм үдж байгаа. 6 давхар төгөлдлээ. Зя rooftop руу бүгдээрээ гарах гэж би яага флаш асч юу? Оо ямар сони юм бэ? Oh shit. Oh my god. Одоогийн байдлаар бүгдээрээ rooftop дээрээ буюу дээвэр дээрээ гарч ирсэн байна. За дээвэр дээр гарч ирэхэд бас ийшээгээ эсвэл өөрийн утсаараа цаанаас нүгсэн access-аар орж ирэх байгаа. За What? Wow! Йоо, тэнгэр ямар гоё байна. Энийг хартаа амар романтик юм бэ. За, ингээд тэнд хүмүүс сууж байна. Яг энэ хэсэг бол нэг иймэрхүү ингээд тэ заримдаа эндээс спикерээр ингээд дуу муу өдр явж идэг юм байлээ. Тэгэл яг энд ингээд нарж хардаг байхгүй. Одоо та нар тэр туяаг нь ингээд харж байгаа бол ёо, бүр ямар гоё харагддаг гэж бодож байна. Бүр ингээд гарч ирэл тэнд нэг хөл бөмбөгийн талбай байна. Энэ хэсгээр нэг ерөнхийдөө нэг иймэрхүү тэгээд ингээд тэр нөгөө нэг highway нэг иймэрхүү харагдаж байна дээрээс. За дараа нь бүр ингээд нар марж аргасан үед нь та нарт бүр ингээд харуулах юм бол oh my gosh. Тэгээ энийг дагаад хэрвээ та бүхэн тэрийг хармаарах юм бол Instagram-ыг минь дагаарай. Энэ хэсэг айгүй гоё. Тэрэрэна rooftop хэсэг дээрээ энэ private event төрсөн өдөр найз нөхдийн уулзалтч гэдэг юм уу тэр бүх зүйлүүдийг энд хийж болно. Тэгээд нэг гоё зүйл нь болохоор заавал reserve хийгээд авах шаардлагагүй first come first serve буюу хамгийн түрүүлж ирсэн энэ space авна гэсэн үг. За ийшээгээ болохоор кино театр орж ирж байгаа. TED Talk stage тэгээ кино театр гэж энийг хэлдэг юм байлээ. За ийшээгээ ингээ харах юм бол мэдээж хүн суух хэсэгтэй ч юм уу эсвэл нэг тайз майзны маягийн суудлын хэсэг байгаад. За тэгээ энэ болохоор ерөнхийдөө тайз нь. Тэгээ яаж кино театр болоод байгаа юм бэ гингүүд одоо дээрээс прожектор унжирж байгааг та бүхэн харж байгаа байхаа. Тэгээ энийг болохоор нөгөө нэг компьютерт байгаа ч юм уу тэгээд шууд тэр дээшээгээ прожектор руу залгачтай юм билээ. Тэгээд ерөнхийдөө бол кино театр болчдөг. Тэгээд бүх хүмүүсийг ингэж унтраагаа тэгээ хав харанхуй болгож байгаа. Тэгээ гэр бүлийнхэнтэйгаа ч юм уу эсвэл гоё night date night ч юм уу эсвэл найзуудтайгаа авчирж агаад ингээд гоё кино өнгөө үзэж болох нэ. За хураагтаараа. Ингээд харах юм бол ер нь их гэрээсээ гараад авах шаардлага байхгүй байгаа. Яа. Пүүл.
Яа, гэтээ тэр пул ерөнхийдөө 10 сард нэгдсэн ч гэсэн яг гадаа бүр rooftop дээр байдаг. Оо энэ чинь фитнес центр чинь юм гэж. За одоогоор жим дотор хинч байхгүй байна. За, йога студио яг орж ирээд юм байна. Гэтэ ерөнхийдөө бол яг энэ ихний жим нь болохоор хоёр жимтэй байхгүй юу? Эхний жим нь болохоор ерөнхийдөө жоохон жижигхэн маягийн спейстэй. А хоёр дахь жим нь одоо 10 сард нэгдэх цааш яг бүр амар гоё том. За тэгээ уламжлал ёсороо энэ би байна. Миний тэр давчиг харж байстай гоё байстай. Та бүгдээрээ жим руу нарцгаая. За энэ хэсэг ингээд ер нь жим нь байна. За өргөдөг төмөр. За тэгээд ингээд гентил weight гэж ярьдаг штэ тий. Тэгээ энэ хэсгүүд нь ингээд ийм байна. Тэгээд кардио машин эдэр нь ерөнхийдөө жоохон limited юм шиг надад санагдсан. Тэгээ ийшээгээ болохоор тэр нөгөө нэг rooftop руугаа дахиад ингээд гарчих боломжтой цаашаага зүгээр агаар юмсгална гэх юм бол эндээ ингээд нэг иймэрхүү энэ зүгээр ингээд жижиг жим юм. Дараа болохоор нөгөө нэг том жимэнд бүгд ингээд 10 сард ашиглалтанд орж байгаа болохоор тэр эдийг нь ашиглалтанд орохоор та бүхэндээ бас зүгээр нэмэлт бичлэг болгож би харуулъя заяа. Эндээ ийшээгээ юм харж байна уу танаа? Юм харж байна уу? За одоо бүгдээрээ хоёр дахь карт нь хоёр дахь парк руугаа явцгаана. За түрүүн ихний паркийг үзүүлсэн шүү дээ нөгөө алхаж болдог. Нөгөөх нь болохоор одоо яг саяны харуулсны хэсэг нь одоо яг энэ баруун талын ийм парк гэхгүй юу? Одоо бүгдээрээ зүүн талын паркийг үздэг юм заяа. Тэг ингээд нэг юм том апартмент комплекс нь одоо баг юм кампус шиг нэг юм том одоо юу ч гэмээр юм дэггүй. Тэр ингээд наашаасаараа явсараа байтал заримдаа ядарчдаг. Би нэг нэлээд марчиж. Одоо яг энэ байдлаа байгаас дээр яг энэ билдингийн хоёр давхар руу ингээд шууд гарахаараа ингээд шууд цаашаа нэг Woodman's гэдэг нэг grocery store юуруу орчдөг байхгүй юу? Хүсний дэлгүүр идэл рүү орчдөг. Тэгэхээр тэр нь надаас амар амар байдаг. Заавал бүр ингээд наашаа цаашаа гарч орох шаардлагагүй. 6 давхар ороод ерөнхийдөө бүх юмуд нэгж хоорондоо дамждаг юм бэлээ. Тэг шууд гэрээс гарангууд орш дэлгүүр байгаа гоё 2-3 бар лаунж байгаа. Нэг үзбек нэг гоё ресторан байсан. Тэгээд AMC театр эдэр байгаа. Бүх юм бүр амар энэ локейшн бүр бест байгаа гэхөө. Үсэрдэг царцаа. Вах. Явж юм жом хаалц чичгшээ зүгнээс бүр амар айна. За энэ ингээд нөгөө талынхан эсрэг паркнд байгаа. Нөгөөдхөөсөө угаасаа жоохон өөр харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэд би яг энэ бичлэгний хажууд яг дээрээс яг яаж харагддаг та бүхэндээ ингээд ерөнхийдөө харуулъя. Тэгээ жоохон гэгээтэй үед бас тэгээд яг энэ хэсэгт ингээд гараад ирсэн байхад мэддээд байхгүй. Тэгээ бүр ингээд цаашаа явах юм бол нөгөө саяны бичлэгэн дээр харуулсан шиг тэр цааталт нь нөгөө нэг dog park нь дахиад байгаа. Тэгэхээр хоёр dog parkтай зөндөө олон лаунжтай өөр юу байгаа лээ. Тэгээ хоёр жимтэй, нэг усан бассейнтай, бүр rooftop дээрээ тэгээд нэг хоёр club roomтэй, нэг кино театртай яг иймэрхүү байр байгаад байгаа. Тэгэд айгүй өрхөө энэ минь хэсэг эдэр дээр би бүр ерөөсө гарч иж үзээгүй юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Одоо л харж ид юу вэ? Одоо бараг 65 шүү маа гэднээс. Хүүе. Би яг одоо яг та эдтэй л адилхан одоо л гарч иж байна хардаа. Энэ хэсгэр ингэж харагдана. Энэ ингээд 6 давхар дээр байгаа. Энэ бүр хамгийн бест хэсэг юм дгүй юу вэ? Энэ эдэр болохоор одоохондоо ихэнх нь нөгөө нэг юмнуудаа гүйцэлдэггүй одоо засвар масварт байгаа юм шиг бэлээ л дээ. Тэгээд бүх юм 10 сард дуусчаар тэгээд ерөнхийдөө хэлнэ. Энд ирж нэр зураг мураг авахлал ямар гоё юм бэ юу? Та хэдэд юм үзүүлнэ гэж бодож өөрөө баг юм үзээ яваад шүү дээ. Энэ тийм тоглох хэсэг байд юм уу? Одоо л харж байна. Энэ нөгөө нэг паркных нэг хэсэг area юм гэсэн. Дэн гэсэн чинь хүн өдөөс харж байгаа. Юу ямар амар их аалцны тор энийг хардаа. Зан харахгүй нь. Амар их аалцны тортой юм. Аалцны дургуу явлаа. Бай явлаа. За нэг иймэрхүү байна да. Тэгээд апартмент дотор хэрэгэлдэг одоо яг энэ garden нөө тэр club room байна уу ийм тийм юмнуудыг ерөнхийдөө amenities гэж нэрлэдэг англиар. Нэг таалагдсан юм нь болохоор энэ amenities-үүд нь бүгд одоо тодорхой хугацаатай одоо ийм цагдан дээр ерөөсөө хаагддаггүй. Яг манай байрных болохоор 24/7 байдаг. Тэгэхээр ерөнхийдөө шөнийн 3-д ч вэ, 4-д ч вэ, 2-д ч вэ, 1-д ч вэ хамаагүй 24/7 гэхээр ер нь хизээл бол хизээ ороо, хизээл бол хизээ тэрийг ашиглаж болохоор ийм гоё байгаамаа.
Өөр надад хэлж захих юм чи юу байгаа лээ. Тэгээд сувданаас одоо хоёртай амжих байгаа гэж хэлсэн. Ганцаараа жаргаж байгаа гэж хэлсэн те. What else? Тэгээд байрныхаа төрөөс эдрийг бүгдийг хэлсэн байгаа. Бас за биш бичлэгээ дуусгахаас өмнө та бүхэндээ хамт ирээд пакэж авчиг гэж бодлоо. Над дээр Amazon-оос 2 пакэж ирсэн байх хэвээр. Тэгээд pick up гэж байгаа даа. Тэгээд хоёр гарын үсгээ зураад. Окей. За ингээд өөрөө номгоо. Окей. Хүмүүсийн хан үе юм чинь. За. Үе юм чинь маш тийм үү? Oh my gosh, таах юм. За guys. Дараа олцсон. Баяртай. Тэгээд дараагийнхаа бичлэгээрээс баяртай ардын жижиг YouTube channel-ээр subscribe хийх бити мартаарай. Instagram-ыг дагаа.